Радио нэг дусал. Саяхан бид бензин авахын тулд шүнжин дугаарлаж машинд хонж байснаа санаж байна уу? Тэр үед ганц л бодол толгооноос салаагүй. Бензин дуусвал яах вэ? Гэхдээ би өнөөдөр танд өөр нэг асуулт тавья. Бензин дуусвал машин зогсно. Харин ус дуусвал бидний амьдрал зогсно гэсэн үг. Танд ийм хоёрхон сонголт өгвөл та алийг нь авах вэ? Нэг нь 32 литр бензин буюу банк дүүрэн бензинтэй машин, нөгөө нь 3 сар уухад хүрэлцээтэй цэвэр ус. 32 литр бензин ойролцоогоор 100 мянган төгрөг. Тэр мөнгөөр нэг айл 2-3 сарын усаа авч чадна. Та алийг сонгох уу? Магадгүй таач бич эргэлзэхгүйгээр усыг сонгох байх. 3 сар бензингүй байж болох ч 3 хоног усгүй байна гэдэг үхэл амьдралын асуудал. Яг л оршихуу эс оршихуу гэдэг шиг. Гэтэл бодит амьдрал дээр бид юуг чухалчилж байна вэ? Өнөөдөр 1 литр бензин 2590-ээс 3080 төгрөг байгаа гэдгийг хүн бүр мэднэ. Миний машин хотод хэдэн литр иддэг, шулуунд хэд иддгийг бид цээжээр мэддэг. Маргааш үн нэмэгдэхүү гэдэгт бид өдөр бүр чих тавин анхаардаг. Харин 1 литр ус орон сууцанд 1 төгрөг 34 мөнгө, гэр хороололд 2 төгрөг гэдгийг та мэдхүү? Бид өдөрт хэдэн литр ус хэргэлдэгэ мэддэггүй л үү? Ус бол чандман эрдэнэ гэж бид хэлдэг. Гэвч эрдэнэтэйгээ бид үнэгүй мэт харьцдаг. Яагаад гэвэл бензин авахдаа мөнгө төлөхгүй бол бид бензингүй бензинээ авч чадахгүй. Харин усны төлбөрөөр төлөөгүй байсан ч маргааш нь ус ирсээр л байдаг. Хэрв бензин шиг мөнгөө урьдчилж төлөхгүй бол ус грантанд танд ирдэггүй бол яах вэ? Тэр үед л бид 1 литр усны үн биш, нэг тусал усны үнцнийг ойлгох болов уу? Бензингүй бол машин явахгүй. Харин усгүй бол бид байхгүй. Радио нэг дусал. Баярлалаа.